Дэлхийн хамгийн том амьтад. Бүгдээрээ сайн байцгаана уу? Бичлэг оруулалгүй нэлээд унтлаа. Ингээд өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой сэдвийн талаар ярихаар бэлтгэлээ. Өмнөх хэд хэдэн бичлэгдэр олон хүмүүс дэлхийн хамгийн том 10 амьтан, дэлхийн хамгийн том 10 амьтанг яриад өгөөч гэх мэт сэтгэгдэл ирүүлсэн учраас энэ бичлэгийг хийхээр шийдлээ. Гэхдээ энэ бичлэгдэр шууд дэлхийн хамгийн том 10 амьтанг жагсаахгүй. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том 10 амьтан гэвэл дандаа усны амьтад, тэр тусмаа 10 өөр төрөл зүйлийн халимны талаар яриад л энэ бичлэг дуусах болно. Тэгвэл жоохон сонирхолгүй шүү дээ. Тийм учраас үүний оронд өөрийн ангилал дотроо хамгийн том хэсэг амьтдын талаар ярихаар шийдлээ. Ингээд уламжлал ёсоор бяцхан мэдээлэл өгөөд үндсэн сэдвтэ орцгоё. Амьтны аймгийг ерөнхийд нь сээр нуруугуйтан, сээр нуруутан амьтад гэж хоёр салгадаг. Өнөөдөр бүгдээрээ сээр нуруугуйтан буюу дэлхийн хамгийн том хөвөн биетэн, хөндөй биетэн, зөөлөн биетэн, үе хөлтөн, өргөс арстан гэсэн жагсаалтын дагуу дэлхийн хамгийн том амьтадтай танилцах болно. Яг одоо манай гариг дээр 1.5 сая гаруй зүйлд хуваагдах амьтад амьдардаг. Тэгвэл эдгээр амьтад дотроос ямар амьтан хамгийн том нь вэ? Дэлхийн хамгийн том амьтныг хэрхэн тодорхойлох вэ? Аливаа амьтдыг биеийн нийтжин, эзэл хүн, биеийн нийт урт, өндөр гэх мэт маш олон аргаар хэмжиж болно. Гэхдээ энэ бичлэг дээр биеийн нийтжин болон эзэл хүн тулгуурлан дэлхийн хамгийн том амьтдын тухай мэдэж авцгаая. Дэлхийн хамгийн том сээр нуруугүй амьтад. Спонж буюу хөвөн биетний хүрээнд хамаарах бүх амьтад дотроос ямар амьтан хамгийн том нь вэ? Дэлхий дээр нийт 9,000 орчим зүйлийн спонж байдгаас дийлэнх нь зөвхөн 70-аад 100-аас 200 орчим нь цэнгэг устай нууранд амьдардаг. Тэд төрөл зүйлээс хамаарч 2 см-аас бага хэмжээтэй эсвэл бүр хэдэн метр өндөртэй ч байдаг. Эдгээр амьтдын бие нөхсөв ихтэй бөгөөд эдгээр нөхсөв нь цусны эргэлтийн оронд усыг байгалийн жамаар биеэрээ дамжуулж өөрийгөө хүчил төрөгчөөр хангах, усанд хөөх бичил биетүүдийг нэвтрүүлж хооллох, хог хаягдлыг зайлуулах зэрэг боломжийг олгодог. Тэгвэл спонж буюу хөвөн биетний хүрээн дотроос хамгийн том нь авраг торох спонж юм. Авраг торох спонж нь Карибын тэнгисийн шүрэн хадан дунд ойролцоогоор 10-аас 120 м гүнд амьдардаг бөгөөд хамгийн ихдээ 2.4 м өндөр, хамгийн зузаан хэсэгтээ мөн адил 2.4 м өргөнтэй тааралддаг. Ихэнх спонжууд 15-аас 30 жил амьдардаг боловч авраг торох спонж 2000 жилээс илүү урт насалдаг. Тийм учраас эдгээр спонжууд дэлхийн хамгийн урт насалдаг амьтдын нэг юм. Хэрвээ та дэлхийн хамгийн урт насалдаг 10 амьтны талаар мэдхийг хүсвэл одоо харагдаж буй бичлэгээс үзэх боломжтой. Одоо бүгдээрээ хөндөй биетний хүрээний хамгийн том амьтдын тухай мэдж авцгаая. Арслангийн зогдор далайн залхаг бол өнөө хүртэл олдож байсан дэлхийн хамгийн том хөндөй биетийн юм. Тэднийг өөрөөр Арктикийн улаан залхаг, үсэрхэг залхаг, авраг далайн залхаг гэх мэтээр нэрлэдэг. Эдгээр амьтад хойд туйлын хүйтэн ус, цаашлаад Атлантын далайн хойд хэсэг, номхон далайн хойд хэсгээр тааралддаг. Арслангийн зогдор далайн залхаг уртсгал даган хөвөх зураа, атгуур тэмтрүүлээ ашиглан загас, жижиг залхаг болон бусад амьтдыг барьж иддэг. Тэдний шүхэр буюу хонх нь ойролцоогоор 0.5-аас 2.4 м хүртэл өргөнтэй, 26-аас 105 см зузаантай, дугуй гэхээсээ илүү 8 дэлбэтэй юм шиг харагддаг. Арслангийн зогдор далайн залхаг дунджаар 1 жил амьдарч 91-ээс 217 кг жинтэй болдог. Эдгээр амьтад 560-аас 1200 хүртэл тооны тэмтрүүлтэйгээс гадна хамгийн ихдээ 36.6 м урт тэмтрүүлтэй олдож байжээ. Өөрөөр хэлбэл тэдний тэмтрүүлний урт аврах том хөх судал талимнаас ч урт гэсэн үг. Тэгээд зогсохгүй тэмтрүүл бүр нь хэдэн мянган ширхэг бичил хатгуур эстэй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хөндөй биетний хүрээний гидра буюу гидрозоин ангийн хамгийн том амьтны нэг бол аврах сифонофор юм. Эдгээр амьтад далайн түвшнээс доош 700-аас 1000 м гүнд ихэвчлэн Атлантын далайн хойд хэсгээс эхлээд номхон далайн өмнөд хэсэг хүртэл далай тэнгисийн эрэг орчмоос олддог боловч дэлхий даяар өргөн дарахсан гэж үздэг. Тэд ойролцоогоор 40-оос 50 м урттай, дан эсвэл олон эст организм биш, харин бяцхан амьтдын нэгдэл буюу колони бөгөөд тус бүрэн тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Аврах сифонофор дэлхийн хамгийн урт амьд биетүүдийн тоонд ордог учраас хэрвээ дэлхийн хамгийн урт 10 амьтан гэсэн бичлэг хийвэл тус бичлэгт орох нь мэдээж хэрэг юм. Далай дундуур 50 м хүртэл урт биеттэй, гэрэлт гинж мэд мөрөлдсөн аврах сифонофор сэлж байна гэд төсөөлөд үзтээ. Үнэхээр гайхалтай байгаа биз?
Учир нь сифонопор доторх амьд биет бүр өөрөөсөө гэрэл ялгаруулах чадвартай байдаг ажээ. Зөөлөн биетний хүрээний хамгийн том амьтдын талаар мэдэж авцгаая. Толгой хөлтөн буюу 8 алж 10 алж тэргүүтэй амьтад дотроос хамгийн том нь үлэмж биет арвалж юм. Мөнхийн ханах үед амьдарч урт тэмтрүүлээрээ загас жижиг арвалжаар хооллогч аимшигт махчин амьтан бол үлэмж биет арвалж юм. Эдгээр амьтад одоогоор мэдэгдэж байгаа дэлхийн хамгийн том зөөлөн биетэн, дэлхийн хамгийн том сээр нуруугүй амьтан бөгөөд хамгийн багадаа 495 кг, ихэвчлэн 600-аас 700 кг жинтэй байдаг. Тэдний биеийн нийт урт ойролцоогоор 9-10 м гэж үздэг боловч хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээнээс харахад хамгийн ихдээ 12-оос 14 м урттай байх боломжтой гэж тооцоолжээ. 1878 онд Атлантын далайн эрг орчмоос нийтдээ 16.8 м урттай 900 кг жинтэй авраг биет арвалж олдсон гэх мэдээ баримт байдаг боловч энэхүү мэдээлэл шинжилгээ ухааны хувьд нотлогдоогүй юм а. Нэмж хэлэхэд үлэмж биет арвалжны нүдний диаметр 27-оос 40 см буюу дэлхийн хамгийн том нүдтэй амьтан юм. Тэдний нүдэнд байрлах усан дотроос загас хайх тусгай гэрэлтүүлэгч нь гар чийдэн металластик, урт тэмтрүүлүүд нь сорвол, хөнөөлт дэгээтэй. Мөн гарын алга шиг маш том хурц хошуутай, түүгээрээ олзныхаа харьцыг мэрж хацдаг ажээ. Хос хавцтан буюу элтэс заламгаатны ангид хамаарах хамгийн том амьтан бол аврах хисаа юм. Эдгээр амьтад ойролцоогоор далайн түвшнээс доош 20 м гүнд номхон далайн өмнөд хэсэгт болон энэтхэгийн далайн шүрэн хад цаашлаад Филиппиний эрэг болон өмнөд хятадын тэнгист Малайзийн шүрэн хаднаас олддог. Аврах хисаа 200 кг-аас дээш жинтэй 120 см-аас илүү диаметртэй тааралдаг боловч үүнээс илүү том хисаа олдсон цөөнгүй тохиолдол байдаг. Жишээлбэл 1817 онд Индонезийн Суматра арлын баруун хойд эргээс 137 см хэмжээтэй 230 кг жинтэй аврах хисаа олдсон. Эрдэмтэд түүний амьдын жинг 250 кг байсан гэж үздэг. Харин хамгийн хүнд аврах хисааг 1956 онд Японы Ишигаки арлаас олдсон 115 см хэмжээтэй 333 кг жинтэй аврах хисаа байсан гэж үздэг бөгөөд түүний амьдын жинг 340 кг байсан гэж тооцоолдог ажээ. Тэгвэл дэлхийн бүх цаг үеийн хамгийн том хос хавцтан бол Цэрдийн галмын үеийн аврах биет болох 3 м хүртэл диаметртэй Палатикерамос палатинус юм а. Хэвлэл хөлтний ангид хамаарах дэлхийн хамгийн том эмгэн умснуудын талаар мэдж авцгаая. Дэлхийн хамгийн том бүрхүүлтэй хэвлэл хөлтөн бол Австралийн бүрээ, хуурамч бүрээ хэмээн нэрлэгддэг эмгэн хумсны төрлийн нялцгай биет бөгөөд тэрээр 18 кг хүртэл жинтэй, бүрхүүл нь хамгийн ихдээ 91 см урттай, 96 см өргөнтэй байдаг ажээ. Тэгвэл дэлхийн хамгийн том бүрхүүлгүй хэвлэл хөлтөн бол хар далайн туулай, Калифорнигийн хар далайн туулай гэдэг нэрээр алдартай 99 см урттай, ойролцоогоор 14 кг жинтэй авраг нялцгай биет юм. Харин хуурай газрын хамгийн том эмгэн хумс бол Африкийн авраг эмгэн хумс, мөн авраг бар эмгэн хумс хэмээн нэрлэгддэг 1 кг жинтэй 35 см хүртэл урттай хуурай газрын эмгэн хумс ажээ. Одоо бүгдээрээ үйт хөлтний хүрээний хамгийн том амьтдын талаар мэдэж авцгаая. Хавч хэлбэртний ангид хамаарах хамгийн том амьтдыг мэдэж авцгаая. Энэ бол Японы Аалзан хавч. Тэрээр дэлхийн хамгийн том хавч хэлбэртэн, дэлхийн хамгийн том үйт хөлтөн бөгөөд хуягных нь өргөн 40 см орчим, харин хөл ба их биеийн нийт урт нь бүхэл бүтэн 370 см буюу 3.7 м урттай 19 кг хүртэл жинтэй байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн хүнд хавч хэлбэртэн бол Америк хавч бөгөөд ойролцоогоор 64 см урттай 20 хүртэл кг жинтэй байдаг. Эдгээр амьтад хойд Америк твийн Атлантын далайн эрг орчимд тааралддаг ажээ. Харин хуурай газрын хамгийн том хавч, хуурай газрын хамгийн том үйт хөлтөн, мөн дэлхий дээрх хамгийн том хуурай газрын сээр нуруугийн амьтан бол Коксийн хавч буюу наргил модны хавч юм. Эдгээр амьтад дунджаар 4 кг жинтэй, их бие нь ойролцоогоор 40 см урттай, харин нэг хөлний үзүүрээс нөгөө хөлний үзүүр хүртэлх зайн 1 м хүртэл урттай байдаг. Наргил модны хавч гэх энэ гайхалтай амьтныг энэтхэгийн далай болон номхон далайн төв хэсэгт наргил модны тархалттай газруудаас олж харах боломжтой. Аалз хэлбэртний ангид хамаарах хамгийн том амьтдын талаар мэдж авцгаая.
Авраг анчин аалз бол дэлхийн хамгийн том, дэлхийн хамгийн урт хөлтэй аалз юм. Нас бий төрсэн авраг анчин аалз хөлний уртаараа 30 см, их биеийн урт нь 4.6 см орчим байдаг бол биеийн жингийн хувьд ойролцоогоор 167 г жинтэй байдаг. Хэрвээ та энэ төрлийн аалзыг олж харахыг хүсвэл Лаос улсыг зорих хэрэгтэй. Дэлхийн хамгийн хүнд аалз бол Голиот шуун эдэштэн аалз буюу нэг төрлийн авраг тарантуул аалз юм. Эдгээр амьтад Өмнөд Америкийн хойд хэсэгт олддог бөгөөд 175 г хүртэл жинтэй, хөл нь 28 см хүртэл урттай, их биеийн хувьд 13 см орчим байдаг ажээ. Дэлхийн хамгийн том хилэнцэд торхой бол ойн авраг хилэнцэд торхой бөгөөд дунджаар 23 см урттай, 56 г жинтэй байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл олдож байсан хамгийн том нь 29.2 см урттай, 60 г хүртэл жинтэй байжээ. Олон хөлтний ангид хамаарах дэлхийн хамгийн том жаран хөлт бол Перугийн авраг шар хөлт, Амазоны авраг жаран хөлт, авраг жаран хөлт хэмээн нэрлэгддэг 21-с 23 сегмент бүхий 33 см хүртэл урт биетэй Өмнөд Америкийн жаран хөлт юм. Эдгээр амьтад бусад үйт хөлтөн амьтад, хоёр нутагтан, хөхтөн амьтад, хэвлэр явагчид гэх мэт маш олон төрлийн амьтдаар хоолдог. Жишээлбэл авраг жаран хөлт агуун аманд дүүжлэгдэн унжиж, нисэж буй сарсан багвахайг шүүрч барьж иддэг ажээ. Тэгвэл дэлхийн хамгийн том хос олон хөлтөн, өөрөөр мянган хөлтөн бол Африкийн авраг олон хөлт, Шонгол-олоо, Монгололоо гэх мэтээр нэрлэгддэг хос олон хөлтөн юм. Эдгээр амьтад Мозамбикаас Кен хүртэлх зүүн Африкийн нам дор газарт өргөн тархсан боловч 1000 м-ээс дээш өндөрт ховорхон таралдаг. Монгололоо 33.5 см хүртэл урттай, ойролцоогоор 256 хөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр амьтад тус бүрээсээ хамаарч харилцан адилгүй тооны хөлтэй байдаг ажээ. Одоо бүгдээрээ үйт хөлтний хүрээний дэлхийн хамгийн том шавжнуудын тухай товчхон мэдж авцгаая. Яг одоо манай гариг дээр 1.5 сая гаруй зүйлийн амьтад амьдарч байгаагаас шавж 105 сая орчим зүйлд хуваагддаг. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх амьтдын төрөл зүйлийн талаас илүү хувийг шавжнууд эзэлдэг. Тиймээс төрөл зүйл бүрээр нь дэлхийн хамгийн том шавжнуудын талаар ярина гэвэл энэ бичлэг хизээж дуусахгүй. Тийм учраас дэлхийн хамгийн урт шавж, дэлхийн хамгийн хүнд шавжны талаар товчхон мэдээлэл авцгаая. Дэлхийн хамгийн урт шавж бол Перганистria хиненсис гэх нэртэй нэг зүйлийн саваа шавж, мөчир шавж юм. 2014 онд Хятадын Гуанши мужийн Лүжоу хотын ойролцоо олдсон шинжлэх ухаанд тодорхойгүй байгаа энэхүү саваа шавж нь дэлхийн хамгийн урт саваа шавж, мөн дэлхийн хамгийн урт шавж бөгөөд зэрлэг байгаль дээрх эмэгчин шавжны сунгацсан хөлөө оруулсан буюу нийт урт нь 62.4 см, харин биеийн урт нь 36.1 см байдаг. Гэтэл хүний гар дээр өсгсөн энэ зүйлийн шавж 64 см хүртэл өссөн тохиолдол бүртгэгдсэн ажээ. Магадгүй дэлхийн хамгийн хүнд шавж бол Голиот зох юм. Яагад гэвэл энэ төрлийн зохнууд авгалдаан үе шатанда 80-аас 100 г жинтэй буюу бүх шавжнууд дотроос хамгийн хүнд нь байдаг боловч насан турсан хойноо жин нь 2 дахин буурч ойролцоогоор 50-аас 70 г жинтэй 6-аас 11.5 см урттай болдог. Эдгээр зохнуудыг Африк твээс тодруулбал Нигер, Камерун, Төв Африкийн бүгд найрамдах улс, Габон, бүгд найрамдах Конго улс, бүгд найрамдах ардчилсан Конго улс, Уганда, Кен, Танзан зэрэг улсуудаас олж харах боломжтой. Тэгвэл нас бий төрсэн үедээ дэлхийн хамгийн хүнд шавж бол авраг Вета Пунга гэх нэрээр алдартай нэг төрлийн авраг зарцаа юм. Эдгээр амьтад Шинэ Зеландын Хавтуру арал дээр амьдардаг бөгөөд хамгийн том сорьцон 71.3 г жинтэй 9 см хүртэл урттай байжээ. Нэмж хэлэхэд авраг Ветаг олон улсын байгаль хамгаалах холбооны улаан жагсаалтанд зэрлэг байгальд устдах өндөр эрсдэлтэй хэмээн бүртгэжээ. Эхино дермета буюу өргөс арьсны хүрээний хамгийн том амьтадтай товчхон танилцъя. Далайн өргөс тэмх. Одоо харагдаж байгаа Стихопус variegata болон Теленото анакс гэх нэртэй эдгээр далайн өргөс тэмхнүүд бол 21 см хүртэл диаметртэй, хамгийн урттаа 1 м хүртэл сундаг дэлхийн хамгийн том далайн өргөс тэмхнүүд юм. Харин дэлхийн хамгийн урт өргөс тэмх бол Synapta maculata бөгөөд ойролцоогоор 3-аас 5 см диаметртэй боловч хамгийн урттаа 3 м хүртэл томордог ажээ. Дэлхийн хамгийн том далайн зараа бол
Номхон далайн баруун хойд хэсгээс гаралтай Sperosoma giganteum гэх нэртэй далайн зараа юм. Эдгээр амьтад хамгийн ихдээ 30 см хүртэл томордог ажээ. Дэлхийн хамгийн том далайн од бол 1.4 м хүртэл диаметртэй Metrodia clavigera гэх нэртэй авраг далайн од юм. Харин дэлхийн хамгийн хүнд далайн од бол Tromedia gigas гэх нэртэй энэтхэг номхон далайн бүс нутгаас гаралтай 65 см диаметртэй 6 кг гаруй жинтэй авраг далайн од ажээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн том сэрнуруугтэн амьтдын талаар танилцууллаа. Нэмж хэлэхэд энэ жагсаалтанд ороогүй маш олон амьтад байгаа хэлхэн зүйтэй. Гэвч бүх төрөл зүйлийн амьтад дотроос хамгийн томуудыг ярьж дуусгана гэвэл асуурт бичлэг болно. Тийм учраас энд хүрээд бичлэгээ дуусгаар шийдлээ. Дараагийн бичлэгээр бүгдээрээ дэлхийн хамгийн том сэрнуруугтэн амьтдын талаар мэдж авцгаая. Бичлэгүүдийг минь байнга үздэг, мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай өгөөрэй бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховорцсон ховордоогүй бүхэл амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.